Үлдээх, уйлдэж буй жишгэн том болохоор аргагүй юм. 5 залуу давхиж гарч ирээд л түүнийг буулгасан. 65 судалтаа болгож ялуулсан намын дарга өгсөн. Улсын их хурлын даргын албан тушаалаач өгсөн. Улмаар 20 онд дэвших эрх авсангүй. Гоншигнож гонгонсонгүй. Залгамжилсан намын дарга нь өнөөдөр ерөнхийлөгч болсон. 80-ад оны дүүнэр нь өнөө намаач засгаач толгойлж байна. Энэ л утгаараа тэрбээр намдаа үе солиулсан, найдлагыг залуустаа өгсөн. Өөрөө ч нэг хэсэгтээ улс төрөөс завсралсан намп төвшин ажин түжин яваа ерөнхий агуулгаараа том яваа юм. Хүний хуучин дээлийн шин гэж үгээдэг. Меягомбын инх болдын өнөөдрийн цувраг үзэж сонсохоор энэ үг ирэхгүй санагдах. Албан тушаалаас нь боорлон буулгаж авсан залуусын хоёр нь өнөөдөр асуудал дүүрэн байна. Тэдэнтэй нийлж довтлсон үе тэнгийн нэг нөхөр бэлгэд элчингээр ажиллаж байна. Ерөнхий сайд хууль зүйн сайдыг хоёр нь хийж байна. Хорвоогийн өнгө ээлж дараа. Инх болдыг шүүмжлэн давж байсан залуус өнөөдөр инх болдыг шалтгаглаж аснасаа хэд дахин их нодогтой асуудалтай тулгараад мачиж байна. Аргач үгүй юм. Инх болдыг унгалцаж явсан нөхөд нь нүүрс хөгжлийн банкны хэрэгт нийлээд гүн хөлдөржээ. Ийм зүйл болж байна. Инх болд харин илүү өнгөтэй өргөн дүнгэр харагдаад байх шиг. Хакухогийн зодог тайлах ёслолд нэгэнтээ үзэгдэв Японд. Төв аймгийнхаа холбогдлолтой соёл шашны ёслол арга хэмжээнүүдэд хамттантаа суугаад ёс төгөлдөр яваад байгаа харагдах. Засаг төрийн үйл ажиллагааг заахын нийт хэмжээнд хүн авч энэ хугацаанд алим нэг хэвлэлээр шүүмжилсэн магтсан алийг нь ч үзүүлв. Засгаа асуулс мэдэж байгаа бидээ гих өнгөөр байх шиг байдаг. Хөшгийн хөндийн нисэх бодол ашиглалтанд ороод Бат Эрдэнэ сайдаас өгсүүлээд шавхаа төдийг нь шүүмжилж гоочлж байх шиг байна. Хөшгийн хүндийд тэгж их хэлэгдэх олон улсын онгоцны буудал чинь хэрэг дээр мань инх болдын тавьсан суурь хөрөнгө оруулалт санагдана. Улс төрд ёс зүй жудаг нэхмээр үйл явдал өдөр бүр л болж байна. Андын тангараг Монголын андгаа буйзаа гэдгийг ирэхгүй өдөр бүр бодуулахар цаг хугацаа үргэлжилж байна. Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийн эс хийнгээд л байна. Хийх шиг байна. 40 их 80-ийн хулгайлын хувьд тээвэр логистикийн хэрэг, хөгжлийн банкны хэрэг гээд улс орны өмнө тулгарсан бэрхшээл маш их. Нэгэн цагт инх болдыг ерөнхий сайд болоход нь билүү дээ. Монголын эрх ашигын өмнө таны толгой багдана гэж томорч байсан лувсан ямын ган төмөр өнөөдөр ардчилсан намын дарга болов. Өөрийнхөө толгойн том хэсгийг харуулах өдөр нь ирчихсэн байна. Инх болдыг тэгж хэлж аснаас хойш лавтая 15-6 жил өнгөрч. Инх болдосоо даруй 10 дахь инх төвшин элчин сайд хийгээд лүндээ спикер зөвлөөд Нямка засгийн хэрэг эрхлэх хийгээд буучсан. Төв аймагт дөрөв харшуулж явсан Нямагийн инх болд Анайл улсын хурал цугаастай. Ингээд харахаар инх болд гэдгээр эрх мэдлийн ухаагаас завсарлага аваад энэ бие оюун санаандаа шин салхи оруулаад энэ тэнгийн багцааллаас сончход илүү том яваагаар ирэхгүй анзаарагдах. Холч хараа ноён нуруу гэдэг юм төрийн хүний үндсэн баялаг. Төр улсдаа хөрөнгө оруулах, тэр тусмаа шуналгүй байх, сэтгэл тэнүүн үзэл бодол уудан байхын хөрөнгө оруулалт гэдэг бол бүрч игнэшгүй зүйл. Мөн бас өсийг том баг гэлгүй эс үржүүлдэг байх уу гэж асар том ойлголт байна. Энэ чанар шинж төлөвийг инх болдоос олж харах, эргүүлэн хөсөх өөр нийгэмд байгаа нь тодхон л ажиглагдах. Эв бодож хол харсан хүн хизээд л хүндтэй байдаг да. Үлдээх, уйлдэж буй жишгэн том болохоор аргагүй юм. Нэхэгдэлтэй.